Арабын нэгдсэн Эмират улс 2021 онд ангараг гариг руу өөрсдийн бүтээсэн сансрын хөлхийг илгээж, одоогоос 99 жилийн дараа буюу 2117 онд тус гариг дээр ард иргэдээ суурьшуулахаар төлөвлөж байна. Арабын нэгдсэн Эмират улс нь бүс нутагтаа сансрын технологийн төв болохыг зорж байгаа бөгөөд 5.4 тэрбум $, дээрх төслүүдэд зарцуулаад байгаа юм. Эдийн засгийн газрын тоос байгалийн хийгээс өөр салбарт хөгжүүлэх зорилгынх нь нэгэн хэсэг нь энэ билээ. Гэвч тус улсад өөрийн гэсэн пуужингийн технологи байхгүй тул Mitsubishi эсвэл Elon Musk-ийн SpaceX зэрэг компаниудад түшиглэх аж. Hope Mars Probe хэмээх сансрын хөлөг 2020 онд ангараг гаригийн тойрог замыг тойрч 2021 онд дэлхийд буцаж ирэхэд Арабын нэгдсэн Эмират улс байгуулагдсны 50 жилийн ойтой давхцаж байхаар төлөвлөжээ. Тус хөлөг нь ангараг гаригийн уур амьсгалыг өдрийн өөр цаг үед бүх улирлын турш судлах юм. Ийхүү цуглуулсан мэдээллийг дэлхийд даяар ашиглах боломжтой бөгөөд Эмиратуудын дараагийн үед урам зориг өгч илүү олон хүнийг шинжлэх ухааны салбарт татна хэмээн төслийн багийнхан үзэж байна. Харин тэд 2117 оноос ангараг гариг дээр хүмүүсийг суурьшуулах зорилтынхоо хүрээнд аль хэдийн ангараг гаригийн дуураймал хотыг бүтээж эхэлсэн бөгөөд эхний үе шат 2020 онд дуусах юм. Өмнө нь 2009-2013 онуудад Өмнөд Солонгос улсын тусламжтайгаар хиймэл дагуул хөөргөж байсан бөгөөд одоо хэрэгжиж буй төсөлд дотоодоосоо ажиллах хүч элсүүлэх хүндрэлтэй байсан хэдий ч төслийн бүрэлдэхүүнд ажиллаж буй 200 инженер бүгд Эмират улсын иргэд юм. Арабын нэгдсэн Эмират улсын сансрын хүрээлэнд сансрын нисгэгчийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 17-оос 67 насны 3000 гаруй хүн илгээсэн бөгөөд 25% нь эмэгтэйчүүд, ихэнх нь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарын төгсөгчид байсан аж. Эдгээрээс 4 хүнийг сонгон шалгаруулж 2-4 жилийн хугацаанд сургах бөгөөд Дубайн сансрын төв сургалт явуулах талаар НАСА болон Оросын Роскосмос, Европын сансрын агентлаг, хувийн компаниудтай хэлэлцэж байгаа аж. Тэд ийхүү сонгогдсон 4 хүнийг эх 10-аас 15 жилийн хугацаанд олон улсын сансрын хүрээлэн рүү илгээж шинжлэх ухааны холбогдох төслүүдэд хамруулах ажээ.